Ер нь бол манай арчилсан нам одоо сөрөг хүчний байр суурин дээр байгаа. Хамтарсан засгаас хөөгдсөн. Намд хөөгдсөн. Сөрөг хүчин бол муу засгийн газрыг огцруулна гэдэг бол сөрөг хүчний ариун журамт үүрэг байхгүй юу? Сөрөг хүчний засгийн газрыг огцруулна гэдэг. Муу болохгүй бол. Тэгэхээр энэ засгийн газар 100 хоногийн тухай ярьж байгаа. Энэ нам бол 3300 хоног засаглаж байна. 3300 хоног засаглаж. 3300 хоногийн үр дүнг ярих нь манай арчилсан нам буюу гол өрсөлдөгч хүчний үндсэн үүрэг шүү дээ. Тэгэхээр энэ үүргээ биелүүлэх ёстой гэсэн хувийн байр суурьтай байна. Ямар ч тохиолдолд оролцох ёстой гэсэн дүгнэлтийг та хувьд ээж нь оролцоод бид нар чинь парламентын гишүүд чинь ингээд нэг юм төлгнээд ээж болохгүй шүү дээ. Бид нарыг орж мэтгэлцсэн. Тэ болохгүй юмнуудтай байлд тэгээд конопо ашиглах гишүүн болгоцсон шүү дээ. Засгийн тэргүүн тэр одоо тэрийг ашиглах л ёстой шүү дээ. Засгийн тэргүүн арслан намын бүлгийг хуралдуулахгүй байна гэсэн мэдээлэл бас явж байна. Энд дээр та юу? Одоо би л тийм юм ер нь сонсоогүй. Янз янзын дарга хэрглэж байгаа аль аль талдаа. Гэтэ арчилсан нам бол бие даасан парламентын 3-1 эзэлж байгаа ийм улс төрийн хүчин. Тэгэхээр одоо бид нар бие даад шийдвэр гаргана. Тэрнээс биш ингээд ерхий сайд залгангуудаа та нар байж энэ төр гэдэг юмд бол 42 гишүүн байгаа шүү дээ. Ганцхан бүлгийн дарга шүү дээ. Цэнгүүн гишүүн бас нэг байр суурь илэрхийлсэн байна. Нөлөөлөх гэж оролдоод байна. Яг ер нь бол ингээд одоо жишээлбэл манай улс төрчид бас нэг юм ойлгох хэрэгтэй гişүүд энэ төр. Энэ улс төр шүү дээ. Хүмүүсийг бие биен рүүгээ залгах, шахалт үзүүлэх янз янзын бол байх нь ойлгомжтой. Тийм шахалтан дундуур явах гэж энэ ажлыг сонгосон. Тэгэхээр юу гэдгийг нэг игээд нэг хоёр хүн уцаар яриад эсвэл хоёр хүн нэг нэгэндээ ширүү имэлэнгүүд намайг дарамтлаа барьлаа гэдэг яриа бол ийм ярьж байгаа бол эндээс гараа явуучих хэрэгтэй, өөр ажил хийх хэрэгтэй шүү дээ. Хоёр хүн дарамтлахгүй ажил. Тэгэхээр өөрөө энэ угсаа дарамтан дундуур явдаг ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдээж хэрэг хүчрхийл байж болохгүй, гүтгэлэг байж болохгүй, хүний нэр төрд халдах мөн үү? Амби орон байр одоо юу гэдгийг хувийн орон зайд нь халдахгүйгээр шахалт үзүүлэх бол энэ улс төрийн арга хэрэгсэл шүү дээ. Одоо бид нар ч гэсэн ингээл 20-30 жилийн дараа жишээлбэл энэ улс төрд байгаад байх юм бол бас нэг тодорхой шийдвэр гаргах төвшөнд авчицгаолоо гэж бодоход бид нар зөв шийдвэрээ зөв бодлогоо явуулахын тулд зарим нэг хүмүүстэй уулзалт хилцээр яриа хилцээр хийн зарим нь ятгах нь ингээд эн чинь хүн болгоны хийх явах зам байхгүй. Тэгэхээр энэ дээр бол нэг тийм дарамт гэхээсээ илүүтэй ийм шахалтууд ийм хилцээрүүд бол битүү өрнж байгаа ойлгомжтой хоёр талаас. Энэ дээр зүгээр арчилсан нам сөрөг хүчин гэдгээ ойлгох хэрэгтэй. Арчилсан нам альнийхэн ч талд орж ардын намын хамгаалтын алба шиг энэ тал нь зөв, энэ тал нь буруу гэж явах ямар шаардлага байхгүй. Төрийг хямрааж штэ. Төрийг хямраасан штэ одоо 3000 хоног. 3000 хоногийн тухай бодооч л гэж байгаа. Ямар 3000 хоног? Сонгуулиар юу ярьсан бид нэр? Алдагдсан 8 жилийн алдааг засан масан ч гэх шиг яриад яваа үсттэй. Тэгээ яасан? Одоо алдагдсан 8 жил байхгүй болцсон уу? Тийм байхгүй. Тэгэхээр манай бүлэг одоо хуралдан бүлэг нэгдмэл байр суурьтай оролцсноо гэж одоо найдаж итгэж байна арчилсан намынханда. Бүлгийн хурал болгох зэрэг төрийн байгуулалтын байнгын орооны дараа болно гэж тооцсон тийм. Яг тов одоо зарлааг байна. Төрийн байгуулалтын байнгын ороо чи эрцээ бүрдүүлээд одоо хүлээгээ байж штт. суралцаа авах гэж. Хуралдаа тий би эрцэндээ орцсон одоо бүрд хөөлгөөтэй. Чи одоо бүрдүүлэх ёстой штт. Энэ төр бүх юм гацлаа шин чи хуультай 3 хоногийн дараа хилцэж эхлэх хуультай. Өнөөдөр хилцэж эхлэхгүй бол болохгүй юм хуультай. Тэгэхээр өнөөдөр хилцэх ёстой тий. Гишүүний нэг коноп 100-аас 300 мянган доллар хүрсэн гэдэг асуудал иргэсэн. Энэ хэр үнэлэлтэй мэдээ? Надад тийм санал ирээгүй.